That government of the people, by the people, for the people. Да здравствует мир международный. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Яг энэ цаг мөчид Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин энэтхэг улсад бол 2 хоногийн хугацаатай айлчлал хийж байна. За Оросын ерөнхийлөгч Путиний хувьд энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж хэд хэдэн чухал гэрээ хэлэлцээрүүдэд бол гарын үсэг зурхахаар төлөвлөсөн байгаа талаар олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд бол онцолж байгаа юм. За тэгэхээр Путиний энэ удаагийн энэтхэгт хийж буй айлчлалын хамгийн онцлог тал нь бол Америкийн нэгдсэн улсын зүгээс энэтхэг улсыг Оросоос нефт, газрын тосны бүтээгдэхүүн худалдаа авахыг нь бол болиулахаар шахаж шаардаж байгаа. Яг энэ цаг үед энэ айлчлал болж байгаараа бол дэлхийн нийтийн анхаарлыг татаж байгаа юм а. Мөн яг энэ цаг мөчид Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Орос Украины дайныг зогсоох яриа хэлэлцээр хийж байгаа бөгөөд маш олон давхцал нэгэн зэрэг болж байна гэж харагдаж байна. За ер нь энэтхэг болон Оросын холбооны улс гэдэг хоёр улс нь олон 10 жилийн турш ойрын холбоотон байж ирсэн. За Путин Модийн нар бол өөр хоорондоо маш халуун дулаан харилцаатай ийм хүмүүс. Тэгэхээр хамгийн гол асуулт гэвэл энэ хоёр улсын удирдагчид яагаад гинэт энэ цаг мөчид уулзахаар болов? За тэд яагаад нэг нэгэндээ энэ цаг мөчид мөн одоо хэрэгтэй байгаа талаар за мөн уг уулзалтаас ямар үр дүн гарах боломжтой болох за хамгийн гол нь Кремлийн зүгээс энэтхэгтэй харилцах харилцаа нь яагаад нэн чухал байгаа зэрэг сэдвүүдийн хүрээнд өнөөдөр дэлгэрэнгүй ярих болно. Та бүхэндээ манай хамтран ажиллагч байгууллага Авторгын хууль зүйн товчоогоо танилцуулж байна. Хэрвээ танд болон таны аж ахуй нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол Авторгын хууль зүйн товчоонд хандаарай. Юуны өмнө энэтхэг улс нь бараг 1.5 тэрбум хүн амтай, бүгд найрамдах хятад ард улсыг ч хүн амынхын тоогоор ардаа орхиод удаж байгаа. За энэ ч утгаараа энэтхэг нь маш том эдийн засаг ба тус улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд тасралтгүйгээр 8% өсөлтийг бол үзүүлж байна. За иймээс энэтхэг нь гарцаа байхгүй дэлхийн хамгийн хурдтай өсөж буй томоохон эдийн засагтай улс болон хувирсан. За мөн энэтхэг улс нь Оросын холбооны улсын бараа бүтээгдэхүүнүүд нэг ялангуяа түүхийн эд нефтийн салбарт асар том зах зээл юм. За учир нь энэтхэг улс нь хүн амын өсөлт болон за өсөн нэмэгдэж буй аж үйлдвэрлэлийн салбарынхан хүчнийхэн ачаар за дэлхийн түүхийн газрын тосны 3 дахь том хэрэглэгч болсноор за Оросын холбооны улсын хамгийн чухал худалдан авагч болон хувираад байна. Гэхдээ энэ бүхэн үргэлж бас ийм байгаагүй. Кремлийн эрх баригчид Украин улсад бүрэн хэмжээний довтлогоо эхлүүлснээс өмнө за энэтхэгийн нийт нефтийн импортын дөнгөж 2.5%-ийг л Оросын холбооны улс бүрдүүлдэг байсан. За гэтэл өнөөдөр буюу дайн эхэлсний дараагаар энэ тоо бүхэл бүтэн 35% хүрч нэмэгдээд байна. За үүний учир шалтгаан бол тун энгийн. Америкийн нэгдсэн улс болон барууны зах зээл бүхэлдээ Оросын холбооны улсын эсрэг хориг арга хэмжээ авч эхэлсэн тул Орос газрын тосоо гаргах зах зээлгүй болж хувирахын эрхэнд за өөрийн газрын тосны үнэндээ бол одоо хямдрал үзүүлж эхэлсэн. За харин энэтхэг улс энэ боломжийг бол тэр дор нь бол ашиглаж эхэлсэн юм. За энэ нь ч үнэхээр ч одоо энэтхэгийн хувьд бол маш ашигтай байсан. Гэвч энэтхэгт одоо ашигтай байлаа гэд энэтхэгийн уг шийдвэр нь Америкийн нэгдсэн улсын хувьд бол эсэргээрээ ашиггүй. За геополитикийн аюул болон хувирсан юм а. За учир нь Америкийн нэгдсэн улс Оросын холбооны улсын газрын тосны орлогыг тасалдахыг хүссэн ч энэтхэг Америкийн тэр хүслийг нь бол одоо хаачихсан гэсэн үг ээ. Тэгвэл энэ оны ихээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа энэтхэгийн бараа бүтээгдэхүүнүүдэд бол 25% тарифын нэмэгдэл ногдуулсан ийм үйл явдал болсныг бид бүхэн мэдэж байгаа. За учир нь энэтхэг улс нь Оросоос нефт худалдан авснаар Кремлийн хийж буй Украины дайныг тэд санхүүжүүлж байна гэж үзсэн юм. За Трампын уг тарифын дарамтны улмаас энэтхэгийн одоо Оросын нефтийн захиалга бол тодорхой хэмжээгээр мэдээж буурсан. Гэхдээ Путиний хувьд энэ бууралт нь бол түр зурих хэмээн бол тэрээр найдаж байгаа. Үнэхээр ч тохироогоо хийж чадвал энэтхэг Оросоос нефт авах нь бол дэлхийд дээрх хамгийн боломжийн хямд энэтхэгийн хувьд хамгийн ашигтай арга зам болж хувираад байгаа юм. За тэгвэл Путиний хувьд өөр нэгэн чухал зорилго тээсээр энэтхэгт ирсэн нь энэтхэг улсад бол зэвсэг худалдах асуудал юм. За энэтхэг Орос хоорондын зэвсгийн 8 бүр зөвлөлт холбоот улсын үеэс бол эхлэлтэй.
За Путиний айдчлалаас өмнөхөн энэтхэг улс нь Оросын холбооны улсаас орчин үеийн сөнөөгч онгоц агаарын довтлохоноос хамгаалах системүүдийг худалдан авах төлөвлөгөөтэй байгаа гэх мэдээллийг энэтхэгийн дотоодын хэвлэлүүд цацаж байсан. За харин үүний нөгөө талд Оросын холбооны улсад өнөөдөр хөдөлмөрийн хүчний хомсдол үүссэн тул тэд энэтхэгийн дадлах чадамжтай ажилчдыг өөрийн улсад хөдөлмөрийн гэрээгээр оруулж ажилуулах хүсэлтэй байгаа гэх ийм мэдээллүүд байна. За тэгвэл эдгээрээс гадна бүр илүү чухал нэг хүчин зүйл байгаа нь геополитикийн асуудал. Оросын холбооны улсын хувьд Украины дайнаас болоод барууны улсууд Оросыг дэлхийн нийтээс тусгаарлах гэж оролдсон ч тэр оролдлого нь бол амжилт олоогүй буюу бүтэлгүйтсэн гэдгийг Путин дэлхийн нийтэд харуулахыг маш ихээр хичээж чармааж байгаа. За Путин энэтхэгт хүсснээрээ айдчлал хийж мөн хэдхэн сарын өмнө бүгд найрамдах Хятад ард улсад айдчилж Ши Жинпинтэй уулзаж байв. Хятадд тэрээр Ши болон Моди нартай инээмсэглэн зураг даруулж тэр зураг нь дэлхийн нийтээр засагдж байсан удаатай. Путиний хувьд Украины дайны хүнд хэцүү нөхцөлд ялгаагүй Москвагийн зүгээс олон туйлд дэлхийн үзэл баримтлалыг хүчтэй дэмждэг хүчирхэг холбоотнуудтай хэвээр байгаа гэдгээ барууны улсуудад харуулахыг зориж байгаа. Оросын холбооны улс нь бүгд найрамдах Хятад ард улстай хэв хязгааргүй мэт өргөн цар хүрээ бүхий түншлэлээрээ бахархаж мөн энэтхэгт тусгай давуу эрх бүхий стратегийн түншлэл байгуулснаа ч өндрөөр үнэлж байгаа юм а. Тэгэхээр Оросын холбооны улсын хувьд бид бүхэн бол дэлхийн нийтэд тусгаарлагдаагүй. Орос улс өнөөдөр Аз төв болон Global South-ийн улсуудтай холбоотой хэвээр байна. Дэлхийн нийтийн ирээдүйг угаасаа Global South-ийн улсууд атгаж байгаа. Энэ ч утгаараа Орос улс яг л зөвлөлтийн үе шиг Global South-ийн улс орнуудын хувьд гол тоглогчийн дүрээр иргэн ирлээ хэмээн Путин дэлхийн нийтэд ойлгуулахыг хүсэж байгаа. Гэхдээ Путин дайны он жилүүдэд зөвлөлт холбоот улс нь Америк нэгдсэн улс, Баруун Герман, Франц зэрэг улсуудтай тусгай сувгаар холбогддог буюу олон векторын бодлоготой улс байсан. Харин энэ удаа Путин дайны үеийнхээс ялгаатай нь Оросын холбооны улс барууны ертөнцөөс бүх сувгаараа бүрэн тусгаарлагдаад байна. Энэ бол Оросуудын хувьд урьд өмнө тохиож байгаагүй цоо шин сорилт мөнөөсөн мөн. Мөн Оросын зарим сэхэтнүүд үеийн үед Орос бол Европын нэг хэсэг хэмээн үзэх дуртай бүр тэгж ч үздсээр ирсэн. Тэгвэл Орос үнэхээр Европын нэг хэсэг мөн үү гэдэг асуултанд Европын холбооны хориг тун тодорхой хариулж байна. Гэхдээ өнөөдөр яг бодит байдал дээр Оросын улс төр болон бизнесийн элитүүдийн томоохон хэсэг төлөөллүүд Европтой харилцаагаа сэргээж зөвхөн Хятад энэтхэгтэй биш Европтой ч мөн бизнес хийхийг мөрөөдөж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ яг энэ цаг мөчид Орос дайнд буулт хийх ямар ч төлөвлөгөөгүй байгаа учраас тэд өөрсдийн нөөц бололцоогоо тулталт нь ашиглахаас өөр замгүй харагдаж байна. Тэгэхээр түрүүн хэлсэнчлэн энэтхэг Оросын харилцаа бүр зөвлөлтийн үеэс ихтэй бөгөөд дэлхийн геополитикийн орчин удаа дараа өөрчлөгдөж байсан ч энэ харилцаа үеийн үед бат бөх хэвээр байж ирсэн. Мөн Оросын удирдагчдын дундаас Владимир Путин энэтхэгтэй харилцах харилцаанд хамгийн их цаг хугацаа болон хүч чадал зарцуулсан нэгэн гэж хэлж болно. Харин Модигийн хувьд барууны улсуудын засгийн газрууд Украины дайны асуудлаар Оросод шахалт үзүүлэх зорилгоор түүнийг дарамтлан шахаж байгаа ч Моди зөрчилдөөнийг шийдвэрлэх цорын ганц арга зам нь харилцан яриа гэсэн байр суурьтай хэвээр байна. Энэ нь нэг ёсондоо энэтхэгийн гадаад бодлогын стратегч гэж хэлж болно. Модигийн хувьд гадаад бодлогын асуудал дээр Москватай ойр харилцаагаа хадгалахын зэрэгцээ баруунтай ч мөн нөхөрлөн эвдэлгүй авч явах хүсэлтэй байгаа. Үнэхээр ч Модигийн энэ хүсэл энэхүү гадаад бодлогын загвар маш сайн ажиллаж байсан. Үнэхээр ч Трампыг 2 дахь удаагаан ерөнхийлөгчөөр сонгогдож цагаан ордонд иргэн ирэх хүртэл маш сайн ажиллаж байв. Харин долоо буудуулсан хөгшин чон Дональд Трамп улс төрийн тавцанд эргэж ирснээр энэтхэг Америк нэгдсэн улсын харилцаа бүх цаг үеийн түүхэн доод түвшиндээ хүрээд байна. Учир нь хоёр улс мэдээж хэрэг тарифын маргаанаа шийдэж чадаагүй өнөөдрийг хүрсэнтэй холбоотой. Тэд эрх ашгуудаа нийлүүлэх тохироогоо хийж чадахгүй байна гэсэн үг. Яг ийм игцэгтэй цаг мөчид Путинийг хийж буй айдчлал нь Модид урьд өмнөхөөсөө ч илүү ач холбогдолтой байгаа нь мэдээж. Учир нь Путиний энэ удаагийн айдчлал нь энэтхэгийн хувьд энэтхэгийн геополитикийн хүчин чадлыг шалгах шалхуурын мөч юм. Моди яг л циркчид нарийн отсон дээгүүр алхдаг шиг яг тийм нөхцөл байдалд ороод байна. Моди энэ удаа дэлхийн нийтэд хандаж Путин түүний холбоотын хэвээр байгаа гэдгийг мөн Трампын дарамтанд бууж өгөхгүй гэдгийг харуулж өөрийгөө хүчирхэг удирдагч гэдгийг батлахыг далдуурaan зорж байна. Гэхдээ Модигийн хувьд Европын холбоотнуудаас маш их дарамтыг мэдрээд байгаа.
Зөвхөн энэ 7 хоногт л гэхэд Германы, Францын болон Британий энэтхэг дэх элчин сайд нар Украины асуудлаар Оросын байр суурийг шүүмжилсэн агуулгатай хамтарсан мэдэгдэл хийсэн. Гол нь энэтхэгт сууж буй Европын улсуудын элчин сайд нар хэмээн онцлог хэлснийг ойлгох хэрэгтэй. Энэ бол цэвэр модид хандсан илэрхийлэмж гэж ойлгож болно. Иймээс яг бодит байдал дээр бол модын энэтхэг Оросын харилцааг бэхжүүлж, Америкийн нэгдсэн улстай хийж буй худалдааны хэлэлцээрүүдээ сайжруулж, Европын түншүүдийнхээ ч ач холбогдлыг давхар эрхэмлэх ийм хүнд сорилттой тулгараад байна. Нэг ёсондоо бол энэтхэгийн хувьд гол сорилт бол стратегийн тэнцвэр болон хувираад байна. Энэтхэгийн хувьд эрчим хүчний салбарт Оросоос хэд хараат болж болохгүй бөгөөд үүнтэй зэрэгцээд Америкийн нэгдсэн улсын дарамтын өмч сөхрөх учиргүй. Модигийн өөр нэгэн чухал сорилт нь энэтхэг Оросын хоёр талын худалдааны тэнцвэртэй байдлын боломжийг нээх явдал юм. Шинжээчид олон жилийн турш хоёр улсын эдийн засгийн харилцаа нь хүчтэй стратегийн холбоотнууд дээр оршиж ирсэн ч хангалттай түвшинд хөгжөөгүйг онцлсоор байгаа. Хоёр талын худалдааны эргэлт 2020 онд дөнгөж 8.1 тэрбум доллар байсан бол 2025 оны 3 дугаар сарын эцэс гэхэд 68.7 тэрбум долларт хүрч өсөв. Энэ өсөлтийн гол шалтгаан нь Украины дайнаас болоод энэтхэг улс Оросын хямдруулсан нефтийн худалдан авалтыг эрс нэмэгдүүлсэн явдал юм. Гэхдээ энэ нь худалдааны тэнцвэрийг Оросын талд хэд хэлбэлэгсэн бөгөөд моди үүнийг засахыг хүсэж байгаа. Энэтхэгийн компаниуд Вашингтоны зүгээс тавьсан хоригийн эрсдлээс зайлсхийх үүднээс Оросын нефтийн худалдан авалтыг бууруулж эхэлсэн тул хоёр улс худалдаагаа нэмэгдүүлэх өөр цоошин салбарыг яг энэ цаг мөчид эрэлхийлж эхлээд байна. Гэхдээ хамгийн тодорхой салбар бол батлан хамгаалахын салбар юм. Стокгольмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн мэдээллээр бол энэтхэгийн Оросоос хийсэн батлан хамгаалахын импорт 2010-аас 15 оны хооронд 72%-тай байж 15-аас 19 оны хооронд 55% байсан бол 2020-оос 2024 онд 36% болж буурсан. Энэ бууралтын гол шалтгаан нь энэтхэг батлан хамгаалах салбараа төрөлжүүлж, дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлсэнтэй холбоотой. Гэхдээ тоон үзүүлэлтүүдийг гүнзгий харвал өөр дүр зураг харагдана. Энэтхэгийн батлан хамгаалахын салбарын олон холбоосууд Оросоос өнөөдрийг хүртэл маш их хамааралтай хэвээр байгаа. Тухайлбал энэтхэгийн агаарын хүчний 29 эскадрилийн дийлэнх нь Оросын Су-30 сөнөөгч онгоцноос бүрддэг. Энэ оны 5 дугаар сард энэтхэгийн зүгээс Пакистантай хийсэн хязгаарлагдмал хүрээний зэвсэгт мөргөлдөөнд Оросын зэвсэглэл тухайлбал С-400 агаарын довтолгооноос хамгаалах систем маш сайн ажиллаж энэтхэгийн айрамд маш чухал болохыг практик дээр харуулсан. Стокгольмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн мэдээллүүдэд дурдсанаар энэтхэг улс нь шинчилсэн С-500 систем мөн Су-57 5 дугаар үеийн сөнөөгч онгоц худалдан авах сонирхолтой байгаа нь ил болсон. Учир нь Пакистан улс нь Хятадд үйлдвэрлэсэн J-35 хэмээх 5 дугаар үеийн сөнөөгч онгоцыг худалдан авсан нь дээлигийн эрх баригчдын анхаарлыг татаж энэтхэгч мөн ижил төвшний гэхдээ арай сайн буюу 5 дугаар үеийн Су-57 онгоцыг яаралтай авах хэрэгцээг үүсгээд байгаа. Гэхдээ асуудал бас олон байна. Оросын зах зээлийн хориг Украинд хийж буй дайнаасаа болоод маш олон чухал эд ангийн хомсдолд ороод байгаа. Иймээс энэтхэгт нийлүүлэх С-400-гийн зарим нэгжийн нийлүүлэлтийн хугацаа 2026 оны хүртэл хойшилсан гэх мэдээлэлч бий. Иймээс моди Путиний зүгээс тодорхой хугацааны баталгаа хүсэх нь гарцаагүй. Манай өнөөдрийн дугаарын хамтран ажиллагч байгууллагаар дэлхийн номер 1 ургамлын гаралтай эм үйлдвэрлэгч Himalaya брендийн Tentix Royal хэмээх бүтээгдэхүүн маань хамтран ажиллаж байна. Энд харагдаж буй бүтээгдэхүүн маань эрчүүдийн эр бэлгийн даавар буюу тестостероны хэмжээг бол нэмэгдүүлж, цаашлаад эрчүүдийн эрч хүч болон цусны эргэлтийг нэмэгдүүлснээр эрчүүдийн бэлгийн чадварыг сайжруулах ийм үйлчилгээтэй ургамлын гаралтай шилдэг бүтээгдэхүүн байгаа юм а. Тэгвэл хоёр орны хоорондын худалдааны тэнцвэрийн асуудал бол яалтчгүй энэтхэгийн хувьд том асуудал юм. Моди Оросын зах зээлд энэтхэгийн бүтээгдэхүүнүүдийг илүү ихээр гаргаж худалдааны асар их зөрүүг багасгахыг хүсэж байна. Энэтхэг улсын зүгээс өнгөрсөн жилд Оросын холбооны улсад 75.9 сая долларын үн бүхий ухаалаг гар утас, 75.7 сая долларын сам хорхоо, 63 сая долларын махан бүтээгдэхүүн, 21 сая долларын хувцас хэрэглэл нийлүүлсэн боловч энэтхэг Оросын жижиглэн худалдааны болон электроникийн зах зээлд хангалттай орон зай эзлэж чадахгүй хэвээр байна. Энэтхгүүд Оросоос юм худалдан авч Оросод валют оруулж байгаа бол Оросуудад ч гэсэн энэтхгээс ямар нэгэн зүйл худалдан авах нь зөв ёсны хэрэг. Энэ ч утгаараа модигийн хувьд Украины дайн дуусаж Москва дэлхийн эдийн засаг дахин нэгтгэгдэх үед
Энэтхэгийн барааг Оросын зах зээлд илүү хүчтэй байрлуулах зорилготой байгаа. Тэрээр хоёр орны худалдааг зөвхөн нефт болон зэвсэг гэсэн хоёрхан тулгууртаг хязгаарлахгүй байхыг хүсэж байгаа. Тэрээр Оростой харилцаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ баруунтай харилцаагаа гүнзгийрүүлэх зай үлдээх тохиролцоог эрэлхийлэх болно. Тэгэхээр дээрх сэдвүүдээс гадна хоёр орны хооронд яригдах өөр нэгэн чухал сэдв бол яалтчгүй цөмийн эрчим хүчний асуудал. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэгийн India Today телевизэд ярилцлага өгөх үеэр Орос улс жижиг болон том хэмжээний суурин болон явуулын цөмийн цахилгаан станцуудыг барьж чадах дэлхийд дээрх цорын ганц улс хэмээн мэдээлсэн. Мөн Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди энэ оны эхэнд нэгэн мэдэгдэл хийсэн бөгөөд Энэтхэг улс 2070 он гэхэд 100 гигаватт цөмийн эрчим хүч үйлдвэрлэдэг болно гэх зорилт тавьсан. Өөрөөр хэлбэл Энэтхэг нь одоогийн эрчим хүчний хэрэглээг 45 жилийн дотор 10 дахин нэмэгдүүлэх зорилттой байгаа. Мөн Путиний айдчлалын өмнөхөн Энэтхэгийн холбогдох албан тушаалтнууд Оросын холбооны улсын цөмийн эрчим хүчний компани болох Росатомын төлөөлөгчтэй уулзаж цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах талаар ярилцсан байдаг. Энэтхэг Орос хоёрын цөмийн эрчим хүчний нөхөрлөл Зөвлөлт холбоот улсын үеэс эхлэлтэй бөгөөд 1988 онд Зөвлөлт холбоот улсын зүгээс Энэтхэгт Куданкуламын атомын цахилгаан станц барьж өгөх гэрээ байгуулж улмаар Зөвлөлт холбоот улс задарсан тул уг гэрээ хэсэг саатаж байгаад барилгын ажил нь 2002 онд эхэлж 2013 онд эхний блок нь ашиглалтанд орж 2016 онд хоёр дахь блокийг нь ашиглалтанд оруулан Энэтхэгт хүлээлгэн өгсөн түүхтэй. Тэгэхээр ерөнхийдөө бол тус хоёр улс стратегийн маш олон салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа нь тун тодорхой харагдаж байна. Тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл тэдний уулзалтын дараагаар цацагдах байхаа. За иймээс өнөөдрийн мэдээлэл маань энэ түрээд өндөрлөж байна. Та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баярлалаа.